За өмнөх хичээл бол удирдгал хичээл байлаа. Энэ бол яг үндсэн хичээлийн маань хамгийн ихний сэдв гэж ойлгож болно. Бидний амьдарж байгаа энэ хийсвэр ертөнцийн дээр бүх зүйл хэрхэн үнэн бөгөөд худал байдлаар зэрэгцэн оршиж байдгийм бэ гэдэг талаар үзэх болно. За энэ хорвоо ертөнцийн дээр бүх зүйл хуурамч худал байдаг. Гэхдээ яг нэгэн зэрэг үнэн оршиж идэг байх юм. Энэ их сонин сонсогдчихж магадгүй. Бидний амьдарж байгаа, итгэж байгаа, бүтээж байгаа бүхэн бүгдээрээ хуурамч, хоосон чанартай зохиомол зүйл байж дээ. Бид нар бага насандаа бидний ухамсар ингээд дөнгөж хөгжиж, дөнгөж бүрлдэж эхэлж байхад эргэн тойрноос ирсэн альва мэдээлэл бидний дагалт ухамсарт маань гүн бат сууж өгснөөр бид нар альва зүйлийг үнэн эсвэл худал, сайн эсвэл муу, гоё эсвэл муухай гэдэг тийм итгэл үнэмшлийг өөртөө тогтоож авдаг баг. Гэхдээ бүх зүйл яг үнэндээ зүгээр л зүйл байж байгаа. Зүгээр л нэг зүйл. Гэхдээ би өөрийн бага насанд тохиолдсон зүйлсээсээ туршлагаасаа хин нэг нь надад хэлсэн зүйлтэй зурагтаар харсан номноос уншсан зүйл дээрээ дөрөөлөд энэ нь бол гоё юм байна, энэ нь муухай юм байна, энэ үний юм байна, энэ худлаа юм байна, энэ сайхан юм байна, энэ муухай юм байна. Ийм юм хийвэл сайн, ийм юм хийвэл муу гэдэг янз бүрийн итгэл үнэмшлүүд ингээд бидний торхин дотор яг ингээд цэцгийн үр суулгацсан юм шиг ингээд суугдсан байдаг. Тэгээд тэдгээр үрнээс ямар цэцэг ургаж хөрсөн дээр ил харагдаж ийн вэ? Тэр бүхэн бидний толгой дотор ингээд бодогдоод үнэн юм шиг санагдаад явж идэг байх нэ. Тэгэхээр одоо ингээд газар дээр ингээд цэцэг тарьсан байхад бид нар үндсийг нь харж чаддггүй шүү дээ. Яг тэр шиг бид нар ингээд бодлоо сонсоод байгаа боловч тэр бодлын цаана ямар итгэл үнэмшил байгаад байна вэ? Далд ухамсарт яг юу байгаад байна вэ гэдгийг бид нар их тохиолдолд өөрөө ч харж чаддаггүй. Ингээд бидний бодлын цаана, ухамсарын цаана далд ухамсарт нуугдчихсан байдаг. Тэгээ бидний яг одоо итгэж байгаа бүтээж байгаа энэ амьдралын маань 99% нь бараг худлаа хуурамч зүйл байдаг байх нь. Тэгээ би зүгээр л тэр зүйлийг үнэн гэд итгэсэн учраас тэр зүйл альва зүйл бидний хувьд үнэн болоод хувирчихдаг. Тэр энэ бол бидний одоо бүр юм супер павер гэдэг юм байгаа аахгүй. Энэ бол бидний юм эд шидийн хүч байгаа аахгүй. Юу ч үнэн болгож чадах. Юу ч худлаа болгож чадах. Юу ч сайн эсвэл муу болгож чадах ийм одоо итгэл үнэмшил гэдэг бол бидний ийм одоо нууц зэвсэг гэж ойлгож болно баг. Тэ? Маш их амжилттай явж байгаа, өөртөө итгэлтэй, аз жаргалтай амьдарч байгаа хүмүүс сайн яг тэр өөрт нь хэрэгтэй байгаа зөв зүйлийг үнэн гэж итгэж чадсан учраас итгэл үнэмшлээрээ тэдгээр зүйлийг үнэн болгож чадсан учраас тийм их амжилттай, тийм их аз жаргалтай амьдарч идэг байх нь. Тэгэхээр бид нар яг өөртөө байгаа нь итгэл үнэмшлийнхээ хүч чадлыг өөрөө эхлээд харах хэрэгтэй. Олж харах, ойлгох, тэ? Юу ч үнэн болгож чадах супер павер, супер хүч биднэрт байд юм байна. Тэгээд би энийг хэрхэн ашиглах ёстой вэ? Хэрхэн ашиглаж болох вэ гэдгийг мэдэж авах ёстой юм байна. Гэдгийг одоо энэ хичээлээрээ бүгдээрээ ингээд дараагийн хичээл дээр ингээд хамтдаа бүгдээрээ ингээд ойлгож авах. Зөвхөн энэ хичээлээр биш те. Дараагийн хичээлээр ингээд хоорондоо нийлээд яг нэг эвлүүлдэг тоглооны пазл шиг ингээд нийлээд явна. Тэгэхээр ингээд өнгөцгөн сонсохоор жоохон ингээд эхэндээ жоохон уур хүрдэг байхгүй тий. Миний зорилго, миний мөрөөдөл, миний бүтээж байгаа амьдралыг, миний үзэж туулсан бүхнийг хуурамч худлаа хоосон зүйл гээд байгаа юм уу гээд байгаа ч юм шиг нэг юм сонин утгагүй сонсогддог. Гэхдээ яг энийг ингээд бүр гүнзгийрүүлэн те энэ бүхний цаадах учир шалтгааныг ингээд бодох тусмаа бүх зүйл худлаа хийсвэр хоосон зохиомол байдаг гэдэг маань өөрсдөө бидний хувьд маш том давуу тал, маш том ашигтай зүйл байж байдаг. Яагад гэвэл энэ бол бидний юугч үнэн болгож чадах тэр одоо супер павер тий тэр их супер хүч ид шидийг биднэрт өгч идэг учраас. Жишээлх юм бол ингэж ярьдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ жоохон муухай жишээ байж магадгүй.
Би яг ингэж хэлж байгаа хүнийг сонсч ирсэн байхгүй юу? Ковидын үеэр би ерөөсө ковид тусаагүй шүү дээ. Яагаад гэж би өдөр болгоо нэг 100 татчихтий. Чи ч гэсэн тэг би өдөр болгоо ингээл нэг виски ч юм уу, нэг коньяк ч юм уу, арх ч юм уу ингээд нэг 100 татчихтий. Эн чинь ингээ миний дархлааг ингээ улам хүчтэй болгож идэг байхгүй юу? Гэт ингээ яг тэгж хэлжсэн байхгүй юу? Миний хувьд тэр бол бүр туйлын худлаа зүйл. Тэр хүний хувьд бол ингээ туйлын үнэн тэрэндээ итгэцэн ингээ өдөр болгон 100 татаад явж шүү дээ тэр эрэгтэй хүн. Тэгж хэлж байгааг нь би сонсч ирсэн бүр. Тэгсэн чинь миний хувьд болохоор би одоо арх согтууруулах ундаа гэдэг зүйлийг ерөөсөө огт таашаадаггүй. Тэгээ би ер нь бол хаяа нэг би ч юм уу дарс ч юм уу яг юм баяр ёслолын юм онцгой тохиолдлуудад уучдаг байжгаад бүр болохоор шийдээд сүүлийн жил хагас бараг л 2 жилийн хугацаанд жил хагас юм байна. Огт нэг ширхэг тусалж алкогол амсаагүй. Тэгээ би өөрөө дахиж ингээд цаашдаа ч ерөөсөө амсахгүй. Энэ бол ингээд ямар ч амьдралд хэрэг тус болохгүй зүйл гэдэгт би өөрөө хувьдаа итгэдэг хүн байгаа байхгүй юу. Тэгэхээр арх гэдэг зүйл болвол ерөөсөө сайн ч биш, муу ч биш. Зүгээр нэг юм зүйл оршиж байна те. Тэр зүйлийг хүн болгон өөрөө өөрийнх нь даалт ухамсарт ямар ихтгэл үнэмшил байгаагаасаа шалтгаалаад өөрөөр үнэн болгож хувиргаж байгаа байхгүй. Зарим хүмүүс болохоор эн чинь ингээд нөхөрлөл одоо хүмүүсийг нүүр хагаралтуулдаг юм одоо юм сайхан дурсамжийг бүтээж идэг ингээд тийм одоо аялал зугаалга найс нөхдөөрөө байх зайлшгүй байх ёстой зүйл штэ гэж итгэж идэг тэр хүн өөрийнхөө итгэлээр энэ зүйлийг үнэн болгосон. Миний хувьд болохоор энэ бол бүр ямар ч хэрэггүй бүр ингээд дэлхий дээр огт байхгүй байгаасай гэж хүсдэг зүйлүүдийн маань нэг. Би өөрийнхөө итгэл үнэмшлэр энэ зүйлийг одоо бүр ингээ огт байхгүй байх ёстой гэдэг зүйл болгон хувиргасан. Нөгөө нэг өдөр болгон 100 татдаг хүн болохоор энэ бол ингээд ми дархлааг ингээ хүчтэй болгодог юм байгаамаа гэж итгэдэг. Тэгээд эдгээр бүх хүмүүс маань өөрөө өөрсдийнхөө хувьд тэгээ би энэгээрээ зүгээр архио бити ууч гэгүй зүгээр л энэ хүмүүсийн олон өнцгүүд өөрөө өөрийнхөө амьдрал үзэж туулсан бүхнээс нь шалтгаалаад зүгээр л нэг ширхэг зүйл бүхэн хүн болгоны ухамсарт өөрөөр оршиж өөрөөр итгэгдэж байна. Тэр хүмүүс итгэсэн учраас л тэр зүйл сайн ч зүйл болж хувирж гин, муу ч зүйл болж хувирж гин. Яг тэрнтэй адилхан яг одоо миний хувьд тэ зовлон гуниг шаналл гэж итгэж байгаа бүхэн яг өндөө зүгээр л нэг зүйл. Би л тэр зүйлд өөрөө стресстэй бухимдаад шаналаад гуниглаад байгаа юм байна. Би тэр зүйлийг муухай гунигтай маш буруу зүйл гисэн тийм итгэлээрээ би өөрийнхөө итгэлийн хүчээр тэр супер хүчээрээ би тэр зүйлийг хамгийн муухай зүйл болгоод хувиргачихсан юм байна. Гэхдээ би өөрөө огт тийм зүйлийг мэдрэхийг хүсэхгүй байгаа үед би тэр зүйлийг одоо сайн зүйл болгоод хувиргаад одоо сайн гэдэгт нь итгээд тэгээд би өөрийгөө юм сэтгэлийн амар амгалан байдалтай оршин байж болж байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол жилийн өмнө юу болсон бэ гэхээр би ч өөрөө нөө дэлгэцэн амралтын тухай ингээд хичээл заагаад хүүхдүүдийнхээ дэлгэцэн хэрэглээнд маш өндөр ач холбогдол өгч анхаардаг хүн байгаа шүү дээ. Тэгтэл манай хүү цэцэрлэг дээр байжсэн чинь ангийнхан нэг хүүхд гар утас авчираад манай хүүд YouTube-ээр Skibidi Toilet гэдэг ийм жорлонтой ийм одоо байлдаж майлддаг ийм үнэхэрийн утгагүй нэг тийм мэдрэл мутай хүүхэлтэй үзүүлсэн байгаа байхгүй юу? Тэгээ манай хүү ингээд тэр дууг ингээд бүр цээжилсэн. Тэгээ ингээд дүүгээ айлгаад ингээд би робот болсон байна гэд ингээд ийм Skibidi Toilet-ийн ямар хэлээ нэг юм сонин дууг ингээд байн дуулаад ингээд робот болсон гэж тоглоодсэн байхгүй юу? Тэгээ би ингээд тэр үед тэр хүүхдийн аав ээжт нь бүр ингээд үнэхээр уур хурж исэн байхгүй юу? Яаж ингээд миний хайрлаж өсгсөн ийм нандин хүүд ийм балер үзүүлж чадчихна гэд. Би ерөөсөө ихэндээ тэрийг мэдэхгүй байжгаад ингээд нөгөө тэр дуулаад байгаа бичлэгийг нь ингээд тэр хүүхдийн ааваас нь ингээд асуугаад үзсэн чинь бүр нэг үзлийн балер юм байж байгаа байхгүй юу? Бүр мангаснаас ч аим шигтэй. Би бүр ингээд тэг энэ хүн яагаад тэ цэцэрлэгийн хүүхдэд ангируу нутас өгч явуулж байгаа юм бэ гэд би бүр ингээ үнэхээр их уур хурж исэн. Тэгээ би дараа нь за би ерөөсөө ийм их уур үзэн ядалтыг ингээд зөвхөндөө ингэж мэдэрч явмааргүй байна. Би энэ бүхнээс ингээд чөлөөлөгдмөр байна. Тэгээ би энэ хүнийг уурчилмаар байна гэд би дотроо бодож байгаа байхгүй юу?
Тэгээд ингээ бодож исэн чинь надад яг нэг ийм бодол төрсөн. За магадгүй тэр хүүхдийн аав нь өөрөө ийм маш хатуу тийм дэг журман доор өссөн байх. Магадгүй аав ээж нь ингээ бүх юмыг хориглодог. Чи зөвхөн хичээл хий, чи зөвхөн инг тэг гэд ингээ бүх юмыг зааж зааварладаг. Тэгэж өссөн байх. Тэгээд хүүхдээ тэгж бүх юмар нь хааж боохыг хүсдэггүй учраас ингээд эрх чөлөөтэй хүссэн бүхнийг ингээ өгөөд хүссэн бүхнийг үзүүлээд явдаг. Тийм аав юм байлгүй дээ гэж би өөрөө дотроо өөртөө тэгж итгүүлчихэж байгаа байхгүй. Би тэр зүйлийг ингээд тэр хүнийг ингээ муу мухагаар бодохыг хүсэхгүй байгаа учраас би тэр хүнийг ингээд ойлгохыг хичээгээд тэгээ би дотроо зайлвал энэ хүн ингээд маш хэцүү одоо хатуу аавын гараар өсөөд тэгээ одоо хүүхдээ зовоохгүй тулд ингэсэн юм байлгүй дээ. За би л одоо хүүгээ энэ бүхнийг мартуулаад өөр олигтойхон юм үзүүлж харуулад тэгээд энэ бүхнийг мартуулахыг хичээе даа гэд. Тэгээ би тэр хүнийг ингээ уучлаа. Тэгээ тэр өдрөөс хойш би ерөөсөө огт тэр хүнийг хараад ямар ч үзэн ядалт уур ерөөсөө хүрээгүй. Тэгэхээр би өөрийнхөө ихтгэл үнэмшилтэй ажиллаад намайг зовоогоод байгаа бүх зүйлийг ингээд эерэг талаас нь хараад өөрийнхөө амьдралыг ингээд илүү арай илүү амгалан тайван тэгээ ямар нэгэн арай бага үзэн ядалт уур хилэнтэйгээр ингээд цаашаа үргэлжлүүлэх боломжтой болсон байгаа байхгүй юу. Тэгэхээр бүх зүйл бол биднээс өөрөөс маань ихтэй аливаа зүйлийг би надад ингээ муу юм тохиолдчихгонгууд би за энэ юусоо муу юм биш. Энэ бол зүгээр л нэг юм. Надад нэг л юм тохиолдлоо. Энийг би муу гэж итгэх юм бол энэ бол муу зүйл болно. Би энийг сайн гэж итгэх юм бол би за надад сайн юм тохиолдлоо шүү гэд итгээд одоо баярлаад амгалан тайван амьдарч болно гэдгийг би өөртөө ингээ дахин сануулдаг байхгүй юу. Энэ бол бидний одоо ухамсарын эрх чөлөө. Бидний ухамсар ийм эрх чөлөөтэй. Гэхдээ бид нар үүнийг мэдгүй байдлаасаа болоод алд ухамсарт маань ямар ихтгэл үнэмшил байна. Түүнээсээ шалтгаалan ямар нэгэн реакц үзүүлээд шууд уурлаад ч юм уу те шууд гомдоод шууд үзэн ядаад ч гэдэг юм уу эсвэл шууд баярлал талархаал эхэлдэг те. Сайн мэдрэмж, муухай мэдрэмж бүгдээрээ бидний алд ухамсартах ихтгэл үнэмшлээс үүдэлтэй. Тийм болохоор бүгдээрээ одоо энэ эрх чөлөөгөө олж харах те энэ эрх чөлөөгөө бүр яг ингээд удирдах сурах хэрэгтэй. Тэгхийн бол бид нар ингээ юунд ч нурахгүй ямар ч зүйл тохиолдож исэн тэр зүйл бид нарыг одоо сэтгэлээр унгааж чадахгүй. Тэр зүйлийг эерэг зүйл болгож чадах, эерэг зүйл болгон үнэмшүүлж чадах тэр итгэл үнэмшил гэдэг зүйлийн хүч нь бидний ухамсарт оршиж байдаг. Бид нар тийм эрх чөлөөтэй байдаг. Юунд ч ганхахгүй тэр сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл чи яг энэ итгэл үнэмшил гэдэг зүйл дотор байж байдаг. Яг энэ бүх зүйл үнэн ба худал зэрэгцэн оршдог гэдгийг л бид нар маш сайн ойлгочих юм бол бид нар асар их сэтгэлийн тэнхээтэй, асар их тийм хүчтэй тэр итгэл үнэмшлийн одоо тэр супер хүч чадлыг яг ухамсартаа хатуулсан тийм хүмүүс болж чадна. Тэгэхээр энэ дээр ингээд бүр маш тийм алдартай жишээ байхгүй тий. Жүржийг ингээд шахаад баацах юм бол жүржийн шүүсэл гарнаа. Яагаад гэвэл дотор нь энэ өөрөө жүрж учраас жүржийн шүүсэл байдаг. Яг тэрэн шиг те би ямар нэгэн зүйлийг хараад уур хүрж ивэл миний дотор уур бохимдол гэдэг зүйл байгаа учраас л би уурлаж байгаа юм байна. Үзэн ядалт байвал те миний дотор үзэн ядалт гэдэг зүйл байгаа учраас би үзэн ядаж байгаа. Гадаад хүчин зүйлээс нөлөөлөхгүй. Миний дотор аз жаргал, баяр хөөр, амар амгалан байгаа учраас л би ямар нэгэн гадаад хүчин зүйлийг хараад баярлаж, жаргаж, амар тайвнаар хүлээн авнаа. Тэгэхээр бүгдээрээ эхлээд миний даалт ухамсарт, миний энэ даалт ухамсарт ямар итгэл үнэмшил байна вэ? Тэр итгэл үнэмшил бүхэн надад ямар бодлыг төрүүлж байна вэ? Ямар мэдрэмжийг төрүүлж байна вэ гэдгийг ингээд өөрөөсөө эхлээд ажиглаж сурах хэрэгтэй байх. Тэгэхээр дараагийн хичээлээр бүгдээрээ одоо энэ итгэл үнэмшил бидний даалт ухамсар маань бидний ингээ итгэл үнэмшлийг хэрхэн удирдах гэдэг вэ? Бидний одоо ямар зан төлөв, ямар зан авир, ямар реакц үзүүлэхийг хэрхэн удирдах байдаг вэ? Юу мэдрэхийг хэрхэн удирдах байдаг гэдгийг мэдэж авлаа шүү дээ. Тэгэхээр одоо энэ итгэл үнэмшил хэрхэн төлөвшдөйм бэ? Хэрхэн бидний энэ одоо даалт ухамсарт орж ирсэн бэ гэдэг талаар дараагийн хичээлээс үзцгээе.